Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан тунх Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна хатгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна Мухтух Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Бидний хүсэн хүлээдэг Cooking Day TV show маань эхлэхэд бэлэн боллоо. Мэдээж манай өнөөдрийн нэвтрүүлэгт Тунх миний бие болон манай Арваах бит хоёр оролцох болно. Cooking Day. Энэ гал гарсан ширүүн хоолны өрсөлдөөнд хин нь ялагч болох болоо? Гагцхүү та тэрийг шийдэх болно. Ингээд бүр хоолны нэвтрүүлэг шиг яриад байхгүй юу те? Тунхтайгаа хамт хоол хийх гэж байгаад бүр ямар нэвтрүүлэгт ороод байгаа үйлээ гэж бодлоо. За, Арвааха, өнөөдөр нэрээ ямар хоол хийх вэ? Найзуудтай бүр янзын хоол хийж өгмөр санагдаад байх юм. Амттай бялуу ч юм уу? Харин тийм ээ. Ингээд манай хэд маань хаана байгаа юм бол? Уг нь бүгдээрээ хамтдаа нийлээд хоол хийвэл гоё те. Мөнх доророо хоёр маань лаборатори дотор роботын дорооны бослого гээд комико үргэлжлүүлж байна лээ. Тийм үү. Айда, манай сүүлчийн эсэргүүцэгчд маань жинхэнэ тулаандаа орсон болов. Одоо хоёулаа очивол яг эд тулааных нь үеэр очих үедээ тийм ээ. Харин тийм ээ. Яг оргил үе дээр нь дандаа би гарч ирээд мөнх комико дуусгаж чадахгүй байгаа гэд уурлаад байсан. Юу ч гэсэн хийсэн хоолноосоо хүргэж өгнө. Мэдлээ ахлах тогооч тунхаа. Роботын дроны бослого бүр их ширүүссээр байлаа. Доророн болон түүний хүчит дроны арим сүүлчийн эсэргүүцчдийг байж болох бүхий л газраар хайж байлаа. Тэр үеэр манай талынхан хүчээ сэлбэж хүчит доророоны аримтаа нүүр тулахаар бэлтэж байлаа. Нуугдаж ах үедээ роботын доророоны эсрэг тулалдаж чадах маш хүчтэй зэвсгүүдийг бүтээсэн юм. Тэр бол Iron Man. Мөн Black Bumper-ийн эрдэнийн чулуутай хүчит байлий. Мөн Аратан Басрын ультра лазербоо. Сүүлчийн эсэргүүцэгчдийн гайхалтай хүч роботын дроны бослогыг сүрэн зогсоход аль хэдийнэ бэлэн болжээ. Сүүлчийн босор бүр гомдоод уйлах гэдээсэн. Бид нар тоглосон юм аа гэд аватарыг нь сэргээсэн штэ. Game day дээр. Монд хөхтөч шүү. Өөнөрөө нөгөө хидтэй аваачиж өгөх бялуун болсон уу? Болсон Арвааха. Манай хэд их баярлах байх та. Мөнх бүр ямар гоё амттай юм бэ? Тунхаа дахиад амттан хийгээд өгөлтөө гэж мэгээд. Тэгэлгүй яах вэ? Манай ерөнхий тогооч тунхын маань хийсэн бялуу болохоор үнэхээр амттай байх нь гарцаагүй шүү дээ. За хоёулаа лаборатори орж нөгөө хэдийгээ дуутах уу да. За, тэгье Арвааха. Сүүлчийн эсэргүүцэгчид маш олон дайсны өмнөөс сүрэн зогссон. Тэдний хэнийхэн ч нүрэнд
огтхон ч айдас харагдахгүй байлаа. Басра, ямар ч айдас дүрсэн царай байхгүй. Басра. Камер намайг авчихсан юм уу? Басра, ямар ч айсан царай байхгүй. Баатарлаг сүртэй царайтай байна. За, Үнэхээр юм баатарлаг царайгаа гарган. Басра. яасан мөнхөө? Ишо, давай. Баатарлаг царай. Тайз руу баатарлаг царай шидээд өгөө. Биш ээ Басра. Баатарлаг бүр сүртэй. Анза. Тэд бүгд хиймэл оюун ухаанд роботын дроны армийн эсрэг зогсоход бэлэн байлаа. Сүлжийн эсэргүүцэгчдийн хүч энэ тэнцүү биш харагдаж байгаа ч тэдэнд туслахаар сүр хүчит тунх болон арваах нар цаг хугацааны бордол ашиглан орж ирлээ. Тэдний үнэнч нөхөд элт бамбаага агсан сүр хүчтэйгээр орж ирлээ. Арвааха дахиад л хоёлаа оргил үе дээр нь ороод ирэх шиг боллоо. Яг тэглээ шүү. Миний комикт дахиад л оргил үе дээр явж хахад бүр яг тааруулаад ороод ирлээ шүү. Харин тэглээ. Уг нь арваах бид хоёр яг оргил үе дээр нь орчихвол яана гэдэл ярьж ирсэн юмсан. Харин тунхит хоёр хоолны өдөрлөгөө эхлүүлэх гээд та хэдийг бид хоёртой хамт хоол хийх үү гэж асуух гээд ороод ирлээ. Рафтын дөрөнд баг дэлхийг эзлэх гэж байлаа шүү дээ. Тэгээд сүүлчийн эсэргүүцэгчид дайраад би бүр роботын хувцастай болчихсон байсан гэж боддоо. За мөнхөө. Би чамд өөрийнхөө шин сурсан жоророо бялуу хийгээд авчирсан. Вау, тийм үү? Комико зурсаар агаад яг гоё амттай идмээр санагдаж байлаа. За тэгвэл супер баатрууд минь миний хийсэн бялууг идэж түр амарчаад дээшээ гарч хоолны өдөрлөгөө хамтдаа үргэлжлүүлээ дээ. Амттай харагдаж байна да. Хөө, миний шинээр хийж сурсан бялуу ямар болсон байна? Таалагдаж байна уу? Гоё олжээ тунхаа. Гэхдээ жоохон аргуу юу? Биш. Гоё байна. Мөнхөө. Би та нарт зориулаад зөндөө хичээж яхад чинь муухай мөнх. Тунхаа, ууланч гоё л байна л да. Би муухай гэж хэлгээгүй маа. Чүүчүүд аргуу байна л гэсэн штэ. Арвааха би явж хичээлээ хийлээ. Үгүй. Яах вэ арвааха? Яадаг үлээ мөнхөө. Тунхан ууг нь их л хичээж бялууга хийсэн юмсан. Харин тийм ээ арвааха. Одоо тунхаасаа яаж уучлахгүй наа? Яста тоогүй юм болчлоо. Ахт нэг санаа төрлөө. Хідүүлээ дээшээ гараад тунхтай гоё амттай хоол хийж өгвөл ямар вэ? Нэр тийм шүү. Арвааха тгий. Би тэгвэл жинхнээсээ гараа гаргаад тунхтай хамгийн гоё хоолыг хийж өгнө. За тэгвэл арваахтай хоёр хоол хийж явах хооронд би тунхтай хамт байж. Окей. За тэгвэл бүгдээрээ галтгаа орох уу да? Сүүлчийн эсэргүүцэгчд билээ. За өнөөдрийн cooking day эхэллээ. Бэлэн үү мөнхөө? Oh yeah. Өнөөдөр хоёулаа Disney дээр гардаг гайхалтай хоолнуудыг хийх болно. Wow! За тэгвэл эхэлцгээе. It's show time. За хоёулаа нөгөө хэдийгээ дуудаад амттай хоолнуудаараа дайлах уу да? Yes please.
Өнөөдрийн Cooking Day маань үргэлжилж байна. Энэ удаагийн хоолны өдрөөр Disney дээр гардаг гайхалтай зоогуудыг бэлдсэн байгаа. Мэдээж ахлах тоогоочоор манай мөнх маань ажиллалаа. Сайн байцгаана уу? Баярлалаа. Энэ хоолыг хөрхөн найзууд болох Басар, Цасхан, Доророн мөн хамгийн сайн найз Тухта зориулан энэхүү хоолнуудаа хийлээ. Найзыгаа уучлаарай. Би өөрөө хоол хийж үзэж байж л ямар их ажил болдог, ямар их зүтгэл гардгийг ойлгож авлаа. За. Найз нь уучлаа. Ингээд амтд хоолнуудаа манай мөнх танилцуулна. Хамгийн их нь Рататуй хүүхэлдэйн кинон дээр гардаг амтд Рататуй. Ямар гоё юм бэ? Мяу. Вау! Засангаа ба 7 одоо дээр гардаг үхрийн нүд жимстэй бэлөө. Дараагийн хоол бол Мулан дээр гардаг Мушугийн өглөөний цай. Ямар их дүүтэй юм бэ? Дараагийн хоол бол хатагтай ба тэнмэлгээд хүүхэлдэйн дээр гардаг Борги магта спагетти. Вау! Ямар гоё хоолнууд хийсэн юм бэ? Ёо, яг ингэж харагдаж байгаа шиг гоё амттай гэ боддоо. Би хоолнуудаа хийж дуусгаад амталж үзсэн чинь бүр ямар сайхан байсан гэж. Айда мөнх минь. Тэр их чинь хөдөлмөрийн амт гэдэг юм шүү дээ. Вау! Харин тийм байлээ. Өөрөө хийгээд идэхээр бүр амттай санагдсан. Тэгэхээр чиний бялуу хичнээн амттай байсныг сайн л ойлголоо. Тийм шүү. Хүн өөрөө хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг амсна гэдэг үнэхээр чухал юм шүү. Мөнх маань энэ хоолнуудыг хийх гэж их хичээл зүтгэл зарцуулсан учраас үнэхээр амттай байгаа юм шүү дээ. Харин тийм ээ Арвааха. Үнэхээр язтай байна. Ийм гоё хоолнууд хийж өгсөн мөнх болон Арваахта баярлаа. Мондөг хөхтөч шүү. За дүүнэр минь хоол нь хөрөхөөс өмнө идцгээ. За, тэгье. Басар сая Мушугийн өглөөний цайг идэв ингэснүүдээ. Дүүж байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муухай гарч чадхыг манай хөрх супер хүчтэй хүүхдүүд хайж олноо бид адал явах Гэртүү